Англиар мундаг яриад байлаа шүү дээ. Одоо үзэж байгаа юмнаас их болж байгаа шиг дээ. За сайн танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Та хамт олон ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Жудо өхийн спортод яагаад дурлах болсон те? Энэ талаас ойлоо ярьсан хэлье. Дурлах болсон шалтгаан гэвэл миний яг спорт гэдэг зүйлийг ерөнхийдөө ингээд спорт бүх төрлийн спортын ойлголттой багасаа тийм хөгжсөн. Манай багс ингээд спорт янз бүрийн спорт сонирхолтой үздэг хардаг тийм. Гэтэ яг илүү надад таалагддаг байсан зүйл нь бүххээс нь л да. Гэхдээ бүхийг би яг жудо гэдэг нь биш яг үндэсний бүхэл төсөлд байсан жоохон хөт байх та. Тэгээд аав ээжтэйгээ нэг үндэсний бүхийн тэмцээнд орох гэж явж байгаад шир багштайгаа танилцаад тэгээд жудо гэдэг спортыг анх 2007 оны одоо хэдэн сар 6 маргаасаар явцаахаа. Тэгээд аав ээжтэйгээ шир багштай танилцаад тэгээд яг жудо гэдэг спортод анх хөл тавиад жудогийн зал руу ороод тэгээд тэрнээс хойш дурлах хэвчээ энэ спорт нь өөрөө айгүй тийм хүндэтгэлтэй, ийм нэгдэлтэй, хамтын хүчээр ингээд зал руу орсон цагаас хойш хүндлэл ингээд ирэм дараа бүх зүйл нь ингээд яг ёс суртахуунтай явдаг нь айгүй таалагддаг. Аяг дүүрэн аз жаргал Best Cup Coffee.